Халуун хоол цайтай болгоомжтой харьцаж дүнраач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Хурц үзүүртэй зүйл, хуруун зай, товч, жижиг ширхэгтэй тоглоом зэрэг нь та нарт олон балчир дүнэр чинь аюул авчирдаг гэдгийг хизээч мартаж болохгүй шүү. Тогны ил задгай утас, урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дүнраасаа хол байлгаарай. Ирж шүү. Ой, орж ирэх чинь. Сайн уу? Сайн уу найзуудаа. Ямар гоё. За энэ дээр суугаад нэг нь энэ дээр суугаа. Нэг нь энэ дээр суугаарай. Та хоёр сая үүдэнд дууга бэлдсэн юм уу? Бид хоёр сонсоод бүр ямар гоё дуулдаг хүүхдүүдээ гээл яриа байжлаа. Хөөе, та хоёр адилхан үсттэй. Тийм биш төвүй. Хөөе, чамаг хин гэдэг. Игчин. Найзаа чамаг хин гэдэг. Цэцэхэн. Ямар гоё нэртэй. Надад улаанаа ер нь надад боорохонгээ нэр өгч болоогүй юм бах та. Надаа ч гэсэн. Тэ? Хаах. Та хоёр чинь янзын бэлдсэн байна да. Ямар гоё толгоон гойлууд вэ? За боороо минь битэл авъя гэж гуйж үзээрэй дээ. Ахгүй угаасаа. Манай боороо зөндөө юм гуйдیں۔ Битээ өгөөрэй заа юу. Их чинь тийм ээ. Хөөе ихчээ. Чи энэ чи бас ийм юм таа мүү? Ямар гоё юм бэ? Хөөе, та хоёр ингээд хэдэн настай юм бэ? 5 настай. Та хоёр найзууд юм уу? Хамаатнууд юм уу? Та хоёр найзууд юм уу? Хамаатнууд юм уу? Үгүй. Хоёр нэг сургууль сурдаг юм уу? Үгүй. Цэцэрлэгийн найзууд юм уу? Та хоёр яагаад ярихгүй байгаа бит хоёртой? Бид хоёр тийм амар байна уу? Бит хоёроос яагаад байгаа юм? Таах юм болвол шагналтай шүү. Ихчээ, цэцэхээ бид хоёр хэдэн настай вэ? За 5 талын бүрөө. 5 2 3 4 5. За бид хоёр хэдэн настай? 5. 5 настай мүү? Үгүй. Ууг нь ойрхон зөвлөө. 3 настай. Та хоёроос дүү байгаа зү. Хөөе, цэцэхээ ихчээ. Та хоёр сая үүдэнд амар гоё дуулаад ирсэн шүү дээ. Тэр дуугаа одоо бид хоёр дуулж өгч болох уу? Сонсъё. Найзаа чи намайг танихгүй. Азийн чэжэнд агуу Монгол би төрсөн юм. Би мэндэлсэ Монгол өгөөд болохоор би ихийн сүгээг өгөөжсэн юм. Монгол өгөөд болохоор би мөрөнөж уралдаг юм. Хоох. Монгол хүүхэд болохоор гэд ийм гоё дуу хаана байсан бэ? Хэн зааж өгсөн? Багш. Ийм гоё дуу байсан биз дээ бүрүү. Харин тийм л байна. Хоёулаа сонсоогүй хаана юу хийж явдсан бол? Харин тий. Танаа багш чи өөр ямар дуу зааж өгсөн? Та хоёр 5 настай. 5 дээр 5-ыг нэмэхээр за байж байгаарэ. 1 2 3 4 5. 1 2 3 4 5. Та хоёр биш тий. 10 дуу дуулж өгөөд манай гэрээс явна да. 10 дуу мэдхүү. За саяны Монгол хүүхэд болохоороо би гэдэг чинь нэг нь одоо дахиад 9 дуу үлдсэн. Ганцаараа дуу мэдхүү. Заавал найзтайгаа дуулд юм уу? Тэгвэл та хоёр ямар дуу дуулдیں۔ Өөр бэлдсэн дуу байгаа баха тий? Аха, байгаа да. Та хоёр тоглодог уу? Яаж тоглох уу? Багш. Хин багш болдгийг? Би. Хаах,
Тэгвэл тэрс тоглоё л доо. Бид хоёр бас чиний шав болъё. Их чинь шав болд юм уу? За тэгвэл бид гурав шав. Би та гурвын багш болох уу? За тгий. За тэгье. Одоо багш нь гаднаас орж ирэн заяа. Тэгэхээр та гурав сайн байна уу багшаа гэж хэлэн заяа. Одоо би гаднаас орж ирнэ. Босоод. За багш нь орж ирлээ. Сайн байна багшаа. Өө бөөрөө. Чи багштайгаа яасан муухай хүндлэхүү? Сайн уу найзаа гэж юм шиг мэдлээ. Тэгээ дүр яаж мэд? Одоо би ингэж сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн гэ. Сайн. Зэрэг. За багш нь гарлаа. За буцааж орлоо. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн та. Байна. Өөх бүр ингэж хэлт юм уу? Үд наадах бүрөө цагаад өчөөж Та тав. яасан бэ? Би бүр юу ч сонссонгүй. Юу гэсэн бэ сая? Сайн та. Сайн байна уу? Сайн та. Сайн байна уу? За. За би дахиад орлоо. Ёо бүр ядарч шүү гурваа. За сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн та. та. Сайн байна уу? Байна уу? За одоо ирцээ бүртгэнэ. Өөрөө Байна. цэцээхэ. Байна. Инхчин. За гэрийн даалгавраа хийсэн үү хүүхдүүдээ? Хийсэн. Гэрийн даалгаварт би шүлэг унших даалгавар өгсөө. Хин даалгавраа үзүүлэх үү? За сурах цэцээхэн шүлгээ уншаарай. Хүй гурваа. Би яг багш шиг байна. За сурах цэцээхэн шүлгээ уншаарай. Цэцээхэ чи даалгавраа хийсэн юм уу? Хийгээгүй юм. За, сурагч боороо шүлгээ уншаарай. Би багшаа шүлгээ мартсан. Моо тавилаа. Гүй манай хоёр найз тоглоё гэдсэн юм уу? Сурагч цэцээхэн шүлгээ уншаарай. Гэрийн даалгавраа хийсэн үү? За, багш нь дүнгээ тавих чи шүү цэцээхэ. За, сурагч инхчин даалгавраа хийсэн үү? За, цэцээхэн даалгавраа хийсэн үү? За, онц уншаарай. Нэг хөөхөд аавынхаа утасны цэнгийг дуустал нь үзжээ. Тэгээд ээжээгээ хийсэн хоолыг идэхгүй. Тэгээд амттай юм иддэг. За. Тэгээд аав ээж нь санаандгүй аваа цагдаад баригчжээ. Балраа. Тэгээд унтаад ирсэн чинь бичлэгээ үзээд сэтгэл нь өвдөд үйлжээ. Золиг гэж. Яаж вэ хөөрхий? Тэгээ яасан? Тэгээд бас. Ичмэр амар юм бэ? Уцаар тоглож болохгүй юм байна тийм үү? Тэгэхэд чихэр жимс идэж болохгүй юм байна. Хоолоо идэх ёстой юм байна тийм үү? Тэгээд томоотой байх ёстой юм байна тий? За одоо багш нэ штий. Гарч нэг цай уучаад ирэн мэдүү. Та гурав ангиа буулгаа хийчваа. Ойлгосноо бөөрөө? За. Чи сахилахгүй шүү чи бөөрөө. Би яах вэ? За ингээ багш нь гарч явна заа юу? За. Одоо буцаж орохоор дуудуулж өгнө шүү та гурав. Хөөе, хоёроо. Буцааж орохоор нь дуудуулж өгөхгүй гуруула загнуул нь штий. Та хоёр өөрөө дуу мэдгүй мүү? Игчээ. Чи өөр дуу мэдгүй юу? Та хоёр хамтдаа өөр дуу мэдгүй мүү? Та хоёр. За сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн та сайн байна уу? Багш нэг аяг цай уучаад ирлээ ёо. Өглөөнөөс хойш самбар дээр шохоотой ингээд юм ярьсаар хэлбэр хоолоо гатаад
Аяг цай уучаад ирлээ. За, одоо дууны хичээл орно. Аава би нар зурлаг мэд хүүхэд байна уу? Хонгор шаргал үстэй миний хөөрхөн Барбиг мэдэх хүүхэд байна уу? Нар сарыг зурах би дуртайг мэдэх хүүхэд байна уу? Дуу мэд хүүхэд ер нь байна уу? Хүш, хоёроо за багшуул тоглох болио. Би багш болсон чи амар ууртай болоод байна. Тэгж юм уу? Тэгээд энэ тий? Хөөе, ихчээ. Чи энэ гоё дийлээ. Ээж ч ойж гисэн юм уу? Чи өөрөө ийц юм уу? Оо, гахалтай. Цэцэхэн бас дээлээ өөрөө ийц юм уу? Та хоёр дээлээ өөрсдөө ойдөг юм уу? Вау! Ямар мундаг юм бэ? Пөөх. Та хоёр битээр дээл ойж өгч чадах уу? Манай хоёр найз битүүрд ойж өгч чадах баха. Гэхдээ битээр ч яах их материал орох бах та. Хүй, та хоёр том болсон ч гэсэн бас найзлал ах уу? Бүр имээ болсон ч гэсэн найзлал ах уу? Тэгвэл та хоёр имээ болчоод дундаа халуун савтай цай тавиал тэгэл хоёлаа бага наснда тэгжсэн даа гэж найзлал ах юм уу? Ямар гоё юм бэ? Надад таач найз байхгүй. Хүш. Та хоёр нэрээ том болоод ямар ажил хийдэг хүмүүс болох вэ? Эмч. Юу Оюулаа юмч болох ч юм уу? юуны юмж болох юм? Чүтний эмч. Хоо, өстой гоё. Эмч найзууд болох юм байна л да тий. Тэгвэл та хоёр бүжгэлж чадах юм уу? Харъя л та. Тойрт бүжиглээд өгчөөж. Харъя л та. Монголын дэлгэр орон мен түмэнжин тэрэгшгэлсэн морин хуурын найдгуу мен Эрхэм даян ада эртний түүхтэй гүрмэн эзэн Шингисийн нутаг байх Монгол наадам минутээ эзэн Шингисийн нутаг байх Монгол наадам минутээ амглан төрийн ачнаа хурдан янцах химар ариг түрүүгэн сарвчлах Монгол аштан тоосоо тэнгэрт өргөх эрэмгийн хүлэгнэн асар дэдийн заяата ардын сахан наадам цонар үлэсэн Монголын зинхэр салхимын тулай өнсөж ивэсэн Монголын хөхтэн гэрмэн жарны бадагтай Монгол хэмээх улс минь жаргалын үлзийн мөрцөн Монголын дэлгэр түмэн жаргалын нүцэн үрцэн Монголын дэлгэр түмэн энэ төрч байгаач таниах Монголын удам нутаг минь тэгэж саяан олоо Монголын их гөрмэн Хөнөө горны игшилтэй хөх тэнгэрийн авшигтай эзэн Шингисийн нутагт байх Монгол наадам минутээ эзэн Шингисийн нутагт байх Монгол наадам минутээ амглан төрийн ажнаа хурдан янцах юм ариг түрүү
гинэ. Ямар мундаг бүжгэлт юм бэ? Би бүр амьсгачлаа ёо. Хоёрт бүжгээ бүжгэлж өгөхгүй л дуудуулж өгөхгүй байсан бэ штий. За суугаарай. Ястай онц тийм ээ. Ямар гоё бүжгэлт юм бэ? Би бүр хөөрөд бүрэн. Хамт бүжгэлсэн чи амьсгачлах юу? Би сая харсан чи бүр тэнд бүр дагаад бүжгэлцэн амар байлээ. Би ихтэй сурахгүй юм байна оо. Хүй, та хоёр яаж имлэг бүжгэлдэг болсон юм? Багш нь зааж өгсөн үү? Хин цаас. Би. Вау, тийм үү? Чи өөрөө сураад өөрөө заасан юм уу? Вау! Тэгээд хоёр бүжгэндээ зориулаад толгой дээрээ юм гоё зүйл зүүс юм уу? Вау! Тэгвэл чи битээр жоох бүжиг заавал яах вэ? Битээр сурах болов уу? Сурахгүй юм уу? Бүжиглэх ирээд өгүүлээс юм аа л та. Гэтэ сайн миний бүжиглэхийг харсан уу та хоёр? Би ингэсэн шүү дээ. Тэгсэн чи би ямар харагдаж ирсэн? Мухай. Оо. За. Тэгвэл би дахиж хүүхдээ хажууд бүжиглэхгүй. Мөрөө. Сая манай найз гоё гэж хэлсэн. Үгүй ээ, муухай гэсэн намайг. Найзаа чи гоё гэсэн те? Үгүй муухай гэсэн шүү дээ. Би дахиж бүжиглэхгүй. Ихчээ. Чи мөрөөс уучлах уухгүй бол гомдчлоо. Би дахиж бүжиглэхгүй. Уучлаарай мөрөө гэд. Тэгвэл та хоёр надад дуудуулж өгдөх юм бол би уучлана. Дуудуулж өгөхгүй байгаа бол би уучлахгүй тэгээ би уйлна. Апати, kiss it, since in my wrong day. Oh, no, just a bunch of real. We got way height, since in the wrong way. Comes a bear. Don't you manage to run, so baby? Don't you mean it? It's a wow. Sits a man and has to run away. See how you burn over super. Let me let the apati. Ингээ болцсон уу? За яах вэ? Уучлаа гоё. Өөрөө уучлаа. Уучлаа. За манай хоёр найз сууч. Хөөе, энэ чи юу гэсэн утгатай дүү? Гадаад дүү юм уу? Хаанах дүү? Монгол дүү юм. Монгол дуу юм уу? Хоо. Та хоёр чи бас бүр англи хэлтэй юм уу ихчээ? Хэлээ чи харъя да. Уг нь монгол хэл энэ цэцэхэ харъя да. Мөрөө. Хилээ нь харахаар англи хэлтэй үгүйг нь мэддэг юм уу? Тийш тий. Тийм үү? Тий. Би ямар хэлтэй вэ? Чи бөөрөгийн хэлтэй вэ? Бөөрөгийн хэлээ. Чи одоо энэ хоёрын хэлийг харахгүй юу? Англиар ярьдаг хүмүүс их чи юм бидий. Хоо, англиар ярьдаг хүмүүсийн ийм байд юм уу? За мэдээд амаар юм байна уу? За хөөе хоёр найзаа. Арын модонд яа гарчаа. Амтад чимээс түүхээр болжээ. Их тийшээ зэмээгүүлгүй, их мөчөр дастгүй. сандрах хэрэггүй дээ. Манай хоёр найз жоохон чанга уйсчаа. Хоёр найз нь юу ч сонсохгүй байна. Арын модонд арьяа гарчээ. Амтад чимээс түүхээр болжээ. Иш тийшээ дэмээгүүлгүй, иш мөчөр дастгүй. За яах вэ? Цэцэгийн хэлчих. Хэрхэн таартай шүү. Намайг дандаа хайрладаг. Тийм үү, ямар гоё. Одоо их ч хэлэх үү? Би гэрээ дагаа хайртай шүү. Их ч цэцэхэн хоёрын гэрээхэнд хайртай шүү. Хайртай шүү. Хайртай шүү. За хоёр найзаа.
Та хоёр том болон шүдний эмч болохоор битэрийн шүдийг эмчилж өгье шүү заа юу. Амал. Найз чи надад амлаж. За. Та хоёр том болоод найзуудаараа нийлээд гоё шүдний эмнэлэг байгуулах бах та. Тэгээд захирал нь болох уу та хоёр? Яа, тэнгуут бүрээр очиод танаа захирал цэцээхэн ихчээ хоёрын найз нэ шүдээ үзлүүлье гэл очих нь штэ. Тойрын шүдийг зөөл үзээрээ. Тэгэхээр битэрийг тань нэзтий. Тэгээ та хоёр сургуульд орохоор бас ирээрээ заа юу. За баяртай хоёр нэ за. За баяртай. Баяртай. Их чингийн гутлын ямар гоё юм бэ? Тагтаа шуг гасалдаг. Богшрог шулганан жиргэдэг болсон учир. Тагтаа богшрог хоёр төвд орон орохоор зорин нисэж гинэ. Төвд хүрдгийн даваан дээр нэг айлын гэр дээр сууж амарч гин. Жаалхан сууж амраад цаашаа нисэх гэтэл тэр гэрт нэг имийн дуу тавин ёолох нь сонсдож гинэ. Тэгэхэр нь тагтаа хэлж гин. Энэ хүнийг асрах хэрэгтэй гэсэнд богшрог хэлж гин. Завалгаа. Төвдийн лам нар яаж аж төрж, залбирч мөргөж байдгийг очиж үзэх гэж яарч байна. Ингэж хэлээд богшрог дэрдгээд цаашаа нисэн явжээ. Тагтаа нь өвчтэй хүүхнийг сахиж асархаар үлдэж гин. Богшрог төвд оронд хүрч сүмийн оройд оргон өвлээд лам нарын яаж ном уншиж залбирал хийдгийг хардаг болж байна. Нэг сарын дараа тагтаа богшрог хоёр дахин уулзаад амнын ярилцтал биеийнхээ үгийг ойлголцсонгүй гинэ. Учир нь гэвэл тагтаа ямагт дуу тавин ёолох мэт гэж дуугарсан ба нөгөө богшрог нь цаг үргэлж жиржир шулганаад байж гин. Яагаад гэвэл тагтаа нь өвчтэй эмийн гаслан ёолох дууг мартаж чадахгүй байсан ба богшрогын чихэнд өглөөнөөс орой ултал үл ойлгогдох юм амандаа бүтнэж шулганаад байдаг. Лам нарын уншлаг залбирлын ном сонсогдоод байх болж гинэ. Ийм учраас тагтаа богшрог хоёр өнөөдрийн хүртэл бие биеэ ойлгодгүй хэвээр үлдсэн гинэ.